Дулгар төрийн 2225 жил их Монгол улс байгуулагдсны 810 жил ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их байр наадам болоход 5 хоног үлдлээ. Түүхэн Дэгшан байруу давхуудсан энэ жилийн үндэсний их байр наадам монголчууд монгол хүн болж төрсөндөө бахархаж өнөртний түүхийг эзэдгэдгээрээ омогшин эхлэх юм байна. Монгол улсын төрийн шагналын найруулагч Наранбаатар наадмын нийл талтай урлагийн тоглолтыг найруулахаар сургалтад гарчээ. Нийт 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхнаас гадна цэргийн хүчнийхэн багтсан юм а. Уран бүтээлчид цэрэг эрс энэ сарын 2-ны өдрөөс эхлэн сургалтад гарч нийл таалтын тоглолтоо наадамч олондоо тавихаар бэлдэж байна. Төрийн наадмыг уламжлах баяр гэдэг утгаар найруулагч харж наадмын хөтөлбөрөөр Хүннүр Ром гүрнээс эхлээд 810 жилийн тэртех Эзэн Чингис хааны байлдан дагуулалт манжуудыг дарж тусгаар тогтнолоо бадраасан богдхан цэцэглэн үегээд түүхийг он жил дараалал нь зангидаж боловсруулжээ. Монголчууд маань төрийнхөө наадмыг их сайхан нээлтийг үзээд сэтгэл нь бадарч, омогшиж, өөрсдөө бахархаж, улам цаашдаа эвтэй хүн гэх хэмээх сэтгэлийг биендээ оршоож амьдрах тийм сайхан цаг үеийн эхлэл байгаасаа гэж бодож байна. Байгаль дэлхийд гэсэн хураан хайрал цэцэг ногоогоон дэлбэлж энэ жил их олон сайхан цэцгүүд ургаж байна гэж би ойлгож байгаа шүү дээ. Шинжиж харуул тийм тэгэхээр сайхан болох байхаа л гэж бид нар хичээж байна. Ард түмнээ бас баярлуулъя. Ам баяраа. Өөрсдөө монгол хүн болж төрснөөрөө бахархах. Даун дөрөч. Ерөөсөө сэтгэлийг оршойл гэж хичээж байна. Өөрөөр хэлбэл Монгол түүхийн дөрвөн хэсгийг чухалчлан авч үзэгчтэй урлагийн бүтээл болгон үзүүлэх юм. Дэлхийн талыг эзэлж донслохж байсан тэр их хүчрхэг хүннүү гүрний гол онцлог цэрэг аримдаа байсан. Цэрэг арим хүчтэй байсан тул өөрийн гэсэн байр суурьтай болж өөрийн гэсэн дархлааг бий болгодог байсан. Одоо цэрэг арим гэхээсээ илүүтэй эдийн засгийн чадвар дээр тогтдог догцолтойтой болсон. Харин их Монгол улсын үед Чингис хаан дэлхийн талыг байлдан дагуулж байсан гэхээсээ илүүтэй энэ дэлхийд маш их соёлыг түгээсэн гэдгээр нь харж болно. Гэр гихтэл өнөөдрийн гадаад пассворт их цааз бол хууль их хуралдаа буюу парламент харилцаа холбоогод энэ бүхэн Чингис хааны үеэс л үүсэлтэй гэх мэтэр энэ бүхэн тоглолтод орно гэдгийг найруулагч Наранбаатар онцолж байлаа. Мөн Наранбаатар найруулагч наадмын сүлд үг шинээр бүтээж өдөрч олон түмэнд 7 дугаар сарын 11 буюу наадмын өглөө өргөх юм байна. Наадмын нээлтэн тоглогдох бүжгийг найруулагч Наранбаатартай найруулагч Ган Очир хамтран дэглэж байна. Харин их шиглэх хөгжмийн зохиолч соёлын өргөний ажилтан Чинбат хариуцсан бичиж эхэлжээ.